За сайн байцгаана уу? Veteran байна. За би өнөөдөр та бүхэндээ цоо шинэ мэргээр уулзах гэж байна. За тэгэхээр өнөөдрийн мэрийн сэдв юу вэ гэхээр одоо ер нь энэ 9 сард нүүн хэртэлт болоод байгаа. За хэртэлт гэдэг нь болохоор астрологийн үзэгдэл байдаг шүү дээ. Нар сар дэлхийн 3 одоо нэг хэлгээд давхцаж байгаа энэ үйл явдлыг бол хэлээд байгаа. За тэгээд энэ үйл явдлын одоо цаад буюу юм сүнслэг утга учир юу вэ гэх юм бол хүний амьдралд те айгүй одоо богино хугацаанд их одоо тийм өрнөлттэй зүйл болно. Тэгээд энэ цаг хугацаа маш юм энергийн хувьд ийм хүчтэй те тооцоглосон. За тэгээд гинтийн үйл явдлууд их болох. За тэгээд дээрэс нь яг ингээд амьдрал болох ёстой байсан зүйл болно. Одоо нэг хувь тавилан гар болдог зүйлсүүд болдог ч гэдэг юм уу. За иймэрхүү бидний мэдлээс жоохон ингээд гарсан тийм ийм орчлын ертөнцөөс санаас нийлгээж байгаа бидний одоо үеийн үр байдаг юм уу? Бидний хувь ялан байд юм уу? Тэр зүйлсүүдээр одоо бий болж байгаа зүйлсүүд бол болдог ийм одоо утга учиртай цаг хугацаа бол болоод байгаа. За тэгээ энэ үйл явдалтай холбоотойгоор би ямар урьдлага хий гэж бодсон бэ гэхээр за та хэрхэн өөрийгөө хайрлах вэ? Одоо хүмүүс ингээл өөрийгөө хайрл гэж тэгээд байдаг шүү дээ. Тэгэхээр яг яаж ингээд өөрийгөө хайрлах юм те хүн болгоны хувьд бас ингээд тэр нь өөр байдаг. Одоо зарим хүмүүс юу гэдэг тэр тал дээр өөрийгөө илүү хайрдаг бахад нөгөө тал дээр одоо муу хайрлаад байдаг ч гэдэг юм уу. За яг ингээд танд зориулсан те тусгаалan өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Тэгээ өөрийгөө хайрлахын тулд хүн ерөнхийдөө өөрийгөө хойш татдаг тий өөрийг чинь хойш татдаг тэр зан чанаруудаасаа салах, харилцаануудаасаа салах ч гэдэг юм уу. Ерөнхийдөө өөр одоо тэр сөрөг муухай зүйлсүүдэд тавьж явуулахыг хэлж байгаа. Тэгжээж хүний амьдралд сайхан зүйлс орж ирнэ. Тэр гэрээрээ өөрийгөө сайхан хайрлана тий. За ийм байдгаа. Тийм учраас яг таны амьдралтай та өөрийгөө хайрлахын тулд юуг тавьж явуулах ёстой юм? Өөрийгөө хайрлахын тулд та яг яах ёстой юм бэ гэдэг ийм онцлог хийя гэж бодлоо. Тэгээд маш олон хүмүүстэй өөрийгөө хайрлах гэж яриад байдаг. Тэгээд дасгал хийгээд байх юм бол өөрийгөө хайрлаад байгаа юм уу? Эсвэл ингээд зөв хоол идэх байх юм бол өөрийгөө хайрлаад байгаа юм уу? Эсвэл яг яахыг ингээд өөрийгөө хайрлах гэдэг байгаа юм бэ те? Энийг би ингээд ерөнхийдөө үзэгчтэй, сонсогчтой 3 шинэлд хуваагаад 3 групп хуваагаад тэгээд энергийн байдлыг хараад ерөнхийдөө тайлбарлаж өгөө гэж бодлоо. За сонголтын 3 картыг минь харуулж үзлээ. Өөрийгөө хэрхэн хайрлах вэ? Өөрийгөө хайрлах, өөрийгөө амгаах тийм. Өөрийгөө амгааж идэгээж л ерөнхийдөө өөрийгөө хайрлах гэсэн зүйлсийн талаар ярина. Тэгэхгүй одоо юу гэдэг 1000 шархалцсан, 1000 сэтгэлийн шархтай явдаг хүн яаж ч өөрийгөө хайрлах. Тэр шархан дээр л одоо эдгээл хамгаалалтаа хийхгүй бол хүнийг хайрлах. За хүнийг хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлах гэдгийн одоо өөртөө гэдэг үгээ ч одоо хэлэх болоогүй явж байна гэсэн үг байдаг. Тийм болохоор одоо ингээд уншлагаар маш тодорхой гарч ирэх байхаа. За тэгээд хэдүүлээ сонголын группүүдээ гаргаад ирлээ. За ийм 3 групп гарч ирсэн. За эхний групп ийм чулууг тавьчих. За хоёр дахь дээр нь энэ тэнхрүүгийн чулууг тавьчих. За энэ дээр нэг тавьчих. За тэгээд харж агаад татагдж байгаа тий. Нэг татагдж байгаа. Группыг сонгоод тэгээд уншлага эхлэе. За эхний группны цагаан сарна гэсэн. За ийм карт байна. Цагаан сарна. Ийм гоё карт байна. Шинэ эхлэл. За тэгээд wisdom буюу мэрэгэн ухаан гэсэн ийм карт. За хоёр дахь бүлэг маань trumpet gentian гэж унших юм болоо. За ийм карт байна. Энэ power and healing буюу хүч чадал ба ангаалт эдгэрэл гэсэн утгатай ийм үзэр байна.
нэлээд гонгийн. За 3 дахь групп маань Pansy гэсэн эмцэг байна. За энэ болохоор sweet dough буюу одоо ийм гоё сайхан бодолтой маш гоё sweetтэй гоё амттай ч гэх юм тий. За ийм бодлого гэсэн байна. За та нар маань группээ сонгосон бол уншлагатаа орё. За 1-р группээс уншлагаа эхэлцгээе. За 1-р группийнхан маань энэ чулууг сонгосон. За эсвэл энэ цагаан сарнайг сонгосон бол за энэ та нарын маань карта. За та нарын маань сонгосон картыг ингээд харах юм бол шинэ эхлэл. За тэгээд мэрэгэн ухаан гэсэн картыг сонгосон. Гоё цагаан сарнай тийм маш гоё юм цэвэр ариун байлаа гэж илэрхийлдэг гэж би боддог. Тэгээд дээрээс нь одоо эрвэхийн нэг тийм юм зурагтай. За тэгээд энэ дээр болохоор юу гэж бичсэн байна вэ гэхээр Аристотелийн хэлсэн үг бол байна. За Аристотель гэдэг бидний мэддэг. За энэ дээр болохоор knowing yourself is the beginning of all wisdom гэнэ. За тэгэхээр мэрэгэн ухаан, ер нь мэрэгэн ухаантай хүн гэж хэнийг хэлэх вэ гэх юм бол ерөөсөө өөрийгөө мэддэг тий. Өөрийгөө таньж мэдсэн хүн бол мэрэгэн ухаантай хүн юм а гэж хэлсэн байна. За тэгэхээр та нарын маань тий өөрийгөө хайрлах одоо хайрын эхлэл бол ерөөсөө өөрийгөө таньж мэдэх тий өөрийгөө ойлгох энэ зүйлсүүд дээр л эхэлнэ гэж гарч ирж байгаа юм болов уу гэж бодож байна. За хэдүүлээ картуудаа харъя. За 1-р группийн цагаан сарныг сонгосон хүмүүс маань өөрийгөө хайрлахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харцгаая. За өөрийгөө хайрлахын тулд группийн маань юу хийх хэрэгтэй вэ? Маань өөрийгөө хайрлахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг харъя. Энэ нь харагдахгүй байх шүү гэдэг чинь. За power. Okay. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүс өөрийгөө хайрлахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг харъя. Өөрийгөө хайрлах гэдэг нь тэдний хувьд юу гэж таавал тий. Яавал юу өөрийгөө хайрлаж байна гэж бодох хэрэгтэй вэ тий. Ямар бодол мэдрэмж тэдэнд маань хэрэгтэй вэ? Энэ айгүй хөөрхөн юм туулганы карт. Тэгээд гоё нэг зөөлөн хөзөр шиг санагддаг. Надаа яг нэг тийм хүний ингээд дээд бие гэж байдаг. Дээд бие гэдэг нь одоо бидний хамгийн одоо төг суйлбар гэх юм уу? Тэрний мистрийг надад шууд уудаг шиг санагддаг байхгүй. Тийм би юм аюу дуртай. Энэ хөзөндөө. За. За болчихлоо. За хэдүүлэн уншлагатаа орё. За таны маань хувьд за өөрийгөө хайрлна гэж тэ
юу гэсэн үг юм бэ? Яаж өөрийгөө хайрлах юм бэ? За ер нь ямар хөө бодол мэдрэмж мэдрээд яаж ивэл өөрийгөө хайрлаж гин гэж та тооцож болох вэ гэд ерөнхийдөө явъя гэж бодож байна. За тэгэхээр бол та бол өөрөө маш юм одоо манифестийн хүч чадал ихтэй хүн байна. За тэгээд одоо юу гэдэг юм зарим хүмүүсийн хувьд ингээд манифест одоо хүссэн зүйлсээ өөртөө дуудах те гэж одоо ингээд хичээгээд юу яхад бол ингээд зарим хүмүүс жоохон удаан биелдэг хүн байдаг. Таны хувьд бол маш юм одоо тэр чадвар нь өндөртэй юм байна. Ерөнхийдөө одоо нэг жилийн vision board буюу хүслийн тийм мөрөөдлийн самбар гаргахад бол тэр нь бол бүр ингээд яалтчгүй ингээд нэг тийм одоо зовлонгүй бэлддэг ч юм уу тий. За ийм байдлал бол харагдаж байна. За тэгээд дээрэс нь таны хувьд өөрийгөө яаж одоо тий өөрийгөө хайрлаж байгаа нэгийг мэдрэх вэ гэх юм бол та юу байх хэрэгтэй байна? Маш юм одоо эрсдэл гаргах чадвартай, өөртөө итгэлтэй байх үедээ ерөнхийдөө та өөрийгөө хайрлаж байна гэж ерөнхийдөө ойлгох хэрэгтэй. Тэгээ дээрэс нь одоо шин шийдвэр гаргах, альва зүйл ингээд том өөрчлөлт хийх ч үгүй юм уу? Ерөөсөө ингээд та нарын маань хувьд та өөрөө маш юм юу хүн байна? Ийм одоо зоригтой тий. Тэгж одоо нэг зориг зүрх муутай ингээд айж хулцыгаал ямар нэг юмд баригдаал яачих бол хийчих бол ч гэдэг юм уу ингээд санаа зовоол байж байгаа тухайн нөхцөл байдалд бол та ингээ өөрийгөө баг зэрэг хайрлахаа марцсан байна. Өөр дээрээ хайрлах дээр ингээ анхаарах хэрэгтэй гэсэн үг болоод явцдаг юм байна шүү. За тэгээд дээрэс нь таны хувьд нөө манифестийн чадвар маш өндөртэй гэдэг хэлсэн шүү дээ. Тэрний чинь одоо цаад шалтгаан юу вэ гэдэг юм бол та өөрөө маш юм хөдөлмөрч тууштай хүн байна. За зарим хүмүүс ингээд мөрөөдлийн самбар хийжэл хайчдаг бол та болохоор өдөр болгон мөрөөдлийн самбараа хараад би өнөөдөр тэр зүйлийнхаа төлөө тий би мөрөөдлийн төлөө ямар нэгэн зүйл хийсэн үү тий заавал нэг жоохон ч байсан хамаагүй нэг зүйл хийж одоо бүр ингээд дадлуулсан ч байт юм уу тий тийм байдал харагдаж байна. Энд чинь өөрөө таны ингээд бүх ингээд бодсон сансан зүйлсүүд ингээд хэрэгжихтэй байдал биелээ болоход чинь маш одоо ингээд том юм хүчин зүйл одоо оруулдаг байх нэ. За тэгээд зарим хүмүүс одоо энэ дэр ингээд тасгал байж болно тий. Зарим хүмүүс ингээд өөрийгөө хайрлая гэж тэнгуүцтэй пилатес яваал тий йогад яваал, жимд яваал. Тэгэл одоо юу гэдэг юм өдөр болгон босоол тий. Тэр чинь бас хүнээс тодорхой хэмжээний сахилга бат дэг журам тий ийм зүйлүүд ингээд шаардж байдаг. Тэр нь бас ингээд таны хувьд бол тэр байдлаараа л ингээд илэрдэг байх нэ. Та маань өдөр тутамдаа тий яг ингээд хийгсэн зүйлсээ ингээд хийж чаддаг юм тууштай тий. Хэрвээ ингээд та маань ингээд юу гэдэг хэрвээ дасгал хийдэг тий тогтмол дасгал хийдэг хүн бол ингээд дасгалаа хийгээ болоод эхлэхээрээ л одоо ингээд юмд айсандаал ингээд тий өөртөө итгэлгүй болоод тэгэл ингээд яг л их үлээ гэл ингээд тэгээд эхэлдэг төрлийн хүн байж магадгүй. Тэгэл таны хувьд ийм өдөр тутмын юу гэдэг нэг амар тийм мотивацтэй ингээл ингэн тэгнэ гэл ингээл өөрийнхөө зарим хүмүүсийн хувьд ингээд мотивацлаг тийм яриа сонсоход маш ингэж урам зориг авдаг тэгжээж юм ингээд хийдэг өөрийгөө хайрладаг тийм хүмүүс байхад таны хувьд бол тийм биш байна. Таны хувьд болохоор та маш юм одоо газар дуудлага цайтай хүн байна. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэхээр та одоо газрын орд маш их байдаг байж магадгүй харагдаж байна. Одоо газар махад тэр нь болохоор үхэр матар тэгээд охины ордныхан байдаг. За эдгээр хүмүүс бол ерөнхийдөө маш тийм тууштай хөдөлмөрч тэгээд альва зүйлийн ард гарч чаддаг. Тэгэл нэг тийм том яриад том амлаад өдр явдаггүй хэрнээсээ ингээд ерөнхийдөө маш юм тууштай явсныхаа үр дүнд бол ийм хандлаганд хүрдэг ийм хүмүүс байдаг. За тэгэхээр бол та бол тийм төрлийн хүн байна. За тэгээд энэ хүмүүсийн тэгээд таны нэг бас ингээ анхаарах бол зүгээр зүйл юу вэ гэх юм бол өнгөрсөндөг жоохон ингээ сэтгэлийн шархаа ингээ тавьж явуулах тал дээр жоохон асуудалтай байдаг байж магадгүй. Одоо өнгөрсөнд болж байсан тий зүйлсүүдтэйгээ жоохон одоо юу гэдэг чаргууцалдах гэж ярьдаг штэ тий тэггээд байдаг байж тал байж магадгүй. Тийм учраас эдгээр зүйл дээрээ сайхан ингээд юу ах хэрэгтэй ажиллах хэрэгтэй гэж бол гарч ирж байна. Тэгээ дээрэс нь ерөөсөө л ингээл та бол маш юм мөрөөдөлтөй мөрөөдлөөр дүүрэн хүн боловч одоо ингээл бүр ингээд юм тийм бүр нэг тийм
юу мөрөөдөл байдаг шүү дээ. Ингээд нэг тийм юу гэдэг лээ тэр их та. Бүр ингээ хитрхи томор мөрөөддөг гэх юм уу? Одоо тийм гэхээс илүү таны мөрөөдлүүд нэг тийм бодиттой дуу байдаг. Бодиттой байна гэхээр бас ингээд өөргөө хязгаарладаг энэ төр биш. Маш юм одоо юмд ингэж байж чаддаг. Бодтойгоор аливаа зүйлийг ханддаг учраас ингээд юу гэдэг юм одоо ингээл нэг жишээ нь мөр ингээд маш гоё ингээд дэлхийн дуучин болох мөрөөдөлтэй тий за нэг тийм 10 жилийн хүүхэд байлаа гэж төсөөлөе л да тий за тэгэнгүүт тэр хүүхэд юу гэдэг дуучинч болоогүй байгаа хүн шүү дээ тий тэр хүн бол за тэгэхэд тэр хүн би ингээд дэлхийн хэмжээний дуучин болно гэдэг ингээд яриад байдаг хүмүүс байдаг шүү дээ тий тэгвэл та нарын хувьд бол тийм биш байна. Та нарын хувьд юу гэж мөрөөддөг вэ гэх юм бол би дуучин болно гэж мөрөөдөхөс эхэлдэг ч юм уу тий. Одоо 10 жилийн сурагч байхдаа за тэгээд дуучин болсныхаа дараа за би одоо ингээд дэлхийн зах дээртэй гарна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо ийм өөрөөсөө одоо та энэ одоо А цэг дээр байлаа гэхэд ингээд цаашаа 10 алхах гэж Б цэг дээр хүрэх бол та нэг 2 3 одоо нүдийн цаатгыг харж мөрөөддөг. За тэрнээ мөрөөдөж тэгээд ингээд цаашаа 10 руу явахгүй гэсэн үг биш тийм чинь 3 дээрээ хүрчээд цаашаа 5 гэдэнгүүтээ 5-аас 7 ч гэдэг юм. Ингээд одоо альва зүйлийг ер нь 2 3 алхмаар ингээд хийдэг. Нэг ингээд нүсэр юм ингээд толгойдоо бодчоод тэрэн дээрээ ингээд өөрийгөө дарамтлаад ингээд шахаад байдаг хүмүүсэд шүү дээ. Тийм биш. Хэрвээ бас тийм болох гээд байдаг бол тэр чинь ингээ өөрийгөө хайрлахгүй байна гэсэн үг юм гэдэг. Өөрийгөө айгүй тийм ингээ шахдаг тий ингээ хүчилдэг юу гэдэг бүр ингээд өөртөө тэнцэн тийм амар том зорилго мөрөөдөл тавьтаа тэрэндээ ингээд хүрх гээд ингээд өдөр шөнөгүй махраад байдаг ч юм уу. Тэгж болохгүй гэсэн үг бас нэг талаараа таны хувьд ерөөсөө тэгэх нь бол ингээ өөрийгөө хайрлахгүй өөрийгөө ингээ хүчилж байгаа өөрийгөө юу ядгаа тий хэцүү байдалд оруулж байгаа зүйлс учраас тэр тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн бас нөгөө талаараа юм зөвлөгөө байж болно. За тэгээ дээрэс нь энэ группыг сонгосон хүмүүсийн дунд аюу тийм гоё юм сарнайд дуртай тийм гоё юм баглаа тийм амьд цэцгэн дуртай хүмүүс аюу байдаг байж магадгүй харагдаж байна. Тийм байдаг бах. Тэгээд ийм гоё романтик хүмүүс бас их байна. Яг тэгвэл хоёроо яг гарч ирсэн. Тэгээ дээрэс нь хэрвээ эмэгтэй хүн бол та нар энэ гэрээ эзэгтэй ч юм уу те эсвэл ингээл маш гоё юм ээж байх юм чадвартай ийм хүмүүс байна. Тэгээ маш юм халамжтай, халуун дулаан хүмүүс үүдэн шүү дээ. Тийм хүмүүс байна. За эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэндээ маш юм тууштай хөдөлмөрч тэгээ ерөөсөл тууштай хөдөлмөрч гэдэг үг аяг гарч ирж байна. Тэгээ дээрэс нь ийм альва ингээд зүйлсүүд аягүй тийм ихэр болон ийм охины орд бас аягүй их давмгай бас харагдаж байна. Гарч ирж байна. За тэгээд өөр хэлэх зүйл гэх юм бол та нар маань ингээд шин зүйлсийг ингээд эхлүүлэхдээ аягүй сайн гэдгийгсэн шүү дээ. Энэ зан чанараа бас энэ зан чанар чинь ер нь та нарыг их юмд хүргэдэг юм шиг байна. Их аягүй тийм шин санаа оноо гаргадаг ч юм уу те. Тэгэл нэг тийм нэгэн хэвийн уйтгартай эсвэл ингээд өнгөрсөндөө амьдрал эхлэх юм бол та нар ерөнхийдөө би өөрийгөө хайрлах байгаа юм байна. Өөрийгөө хайрлах цаг болсон юм байна гэж бодох хэрэгтэй байна тий. Тэгээ та нарын хувьд өнгөрснөө тавьж явуулах яг одоо цагтаа амьдрах тий. Тийм тэгээд ихэд ирээдүйдээ амьдрахгүй амьдрах гэдэг хүмүүс идэв шүү дээ. Ирээдүйн өнгөрсөн рүү амьдрах гэдэг хүмүүс байдаг. Тийм байхгүй байхыг маш ингээд чухалчлах хэрэгтэй хүмүүс байна. Яг ингээд одоо цагтаараа төвлөрөх тий. Би өнөөдөр яг юу хийж чадах юм? Би мөрөөдлийнхаа төлөө өнөөдөр юу хийж чадах юм? Надад өнөөдөр ямар боломж бололцоо байгаа юм гэж ерөнхийдөө өөрийгөө илүү нэг тийм хайрлсан тийм өөрөөсөө одоо ингээд чадахгүй зүйлийг нэхэх биш те. За миний нөхцөл байдал ийм байгаа мэн. Би өчөө одоо энийг яаж сайжруулж болох вэ гэдэг юм уу те. Ийм байдлаар ингээд өөртөө ярилцаж, хайрлаж те. Яг бол зүгээр байдгаа гэж бол харагдаж байна. За тэгээ дээрэс нь та ингээд аюу тийм ингээд бас хариуцсан өндөртэй хүн байж магадгүй харагдаж байна. Хариуцсан бус ингээд татах те ийм чадвартай хүчтэй. Тэгээ дээрэс нь таны хувьд ингээд ганцаараа бие даахаас илүү бас юм баг болж те бусдтай хамтрах ч байт юм уу? Одоо нэг ганцаараа ингээд байхдаа ганцаараа ингээд баймаар байна ч гэдэг юм уу. Эсвэл ингээд юу гэдэг
гэрээсээ гарахгүй ингээл удаал эхлэх юм байна ерөнхийдөө. За би ингээд жоохон өөрийнхөө сэтгэл зүй, mental healthтэй тэгээд энэ өөрийгөө хайрлах тал дээр анхаарах хэрэгтэй байна гэж бодоод одоо юм дотны хүмүүстэй те юм найз нөхөд аав ээж үү тийм үү гэр бүлтэй өөрийнхөө сүнсний гэр бүлд одоо таныг ингээд ерөөсөө шүүдэхгүй таныг хизээд ингээд ойлгож сонсдог тэр хүмүүстэйгээ ярилцаж сэтгэлээ нээж уудлах нь таны хувьд өөрийгөө хайрлаж байгаа маш том бас хэлбэр юм шүү. Ингэж та маань өнгөрсөнд болсон те хүний амьдрал мэдээж дандаа ингээд сайхан байхгүй сайхан болон муухай зүйлсүүд тохиолдно. Тэр муухай зүйлсүүдийг бусад хүмүүстэйгээ тий өөрийнхөө хайртай дотны хүмүүстэй таныг хайрладаг өөрийгөө одоо бид нар ингээд хайрлаж чадахгүй байгаа үед бид нарыг хайрладаг хүмүүстэй иргэд байхад маш ингээд том одоо димиг бид нарт ингээд өгч яадаг тэгээд тэгсний үндсэн дээр одоо бид нар дахиад өөрийгөө хайрлах бас нэг тулгуур төшүүр ингээд болдог байгаа. Тэгэхээр та нарын маань хувьд бас бусад хүмүүсийн дэмжлэг бас маш их чухал байдаг хүмүүс байгаа харагдаж байна. За яагаад гэх юм бол энэ Star Family гэсэн карт гарч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд та бол ингээд таныг ингээд дэмжих маш олон юм гэр бүл юм хүмүүс байдаг одоо найз нөхөс ч юм уу те. Тэр хүмүүсээс ингээд маш гоё тусламж авч тэд нартай ингээд сэтгэлээ уудлаж те ярилцах ч үгүй юм. Ингээд өөрийнхөө таагүй дурсамж те таагүй сэтгэл хөдлөл таагүй сэтгэлийн шархуудыг тавьж явуулж буцаад өөрийгөө сайхан цэнэглэх ийм төрлийн өгдөлтэй ийм хүмүүс байна гэж бол харагдаж байна. За ингээд ерөнхийдөө онцлог нь ингээд дуусч байна. Та нарт маань маш үнэтэй гоё зөвлөгөөнүүдийг авч чадсан байхаа гэж бол найдаж байна. За тэгээд онцлогын төгсгөлд болохоор би юу нэг зүйл ингээ хармаар санагдлаа. Тэр нь болохоор та нарын маань айгүй тийм нөгөө хүсэл мөрөөдөл за тэгээ дээрэс нь өөрийн алхам тэгээ шинэ эхлэл ч гэдэг юм уу тэгээ иймэрхүү зүйлсүүд одоо амьдрал нь их болоод байгаа хүмүүс юм шиг байна. За тэгвэл би тэгээ дээрэс нь усын харилцаа бас гарч ирсэн тий. За тэгэхээр би та нарын маань ингээд хүсэж мөрөөдөж байгаа тий бодож байгаа зүйлээ хийхдээ ерөн яах хэрэгтэй вэ гэдгийг нь харъя. Таны хувьд ингээ өөрийгөө хайрлах гэдэг хүсэл мөрөөдөлтэй айгүй салчгүй холбоотой байдаг юм шиг бол харагдаж байна. Тэг өөрөө мэдээ сайн сайхан мэдээж хүн сайн сайхан амжилтанд хүрнэ. За тэгэхээр тэрийг нь харъя. Өөрийнх нь одоо ингээ тий бодож мөрөөдөж хүсэж явж байгаа зүйлсээ хийхэд танд юу хэрэгтэй вэ гэдгийг харъя. Яг л түрээс шайгууд юм хүсэл мөрөөдөл гэсэн картууд аягүй өгнөд миний амнаас их гардаг юм даа л да. Тийм болохоор тэр нь аягүй сонирхолтой санагдлаа. За бодож байгаа мөрөөдөж байгаа зүйлсээ биелүүлэх зөв группийн хамт маань юу хэрэгтэй вэ? Тэд маань яах хэрэгтэй вэ гэдгийг харъя. За тэгэхээр та нарын хувьд бусдад сан солилцох, за бусдтай хамт ярилцах, networking хийх гэж ярьдаг. За тэр зүйлсүүд бол маш чухал байдаг юм байна. Энэ дээр дахиад full card гарч ирсэн байна. Тэр бас full card. За тэгэхээр бол тийм ээ нэгт та нар маань харилцаа холбоогоо маш сайн одоо сайжруулж авах хэрэгтэй хүмүүс юм байна. Та нар бол одоо энэ орчлын ертөнцийн тий зарим хүмүүс ингээ бие дааж ингэж ямар нэгэн зүйлсийг хийхдээ ийм одоо ийм нөөцтэй тий иймэрхүү өгдөлтөд төрдөг бол та нарын хувьд ийм бусад одоо сүнсний хамтрагчтайгаа уулзах тэд нартай ингээд нэг тийм коллектив байдлаар нэг том зүйлд хүрэх ч юм уу тий иймэрхүү одоо зорилготой ирсэн хүмүүс их байх шиг харагдаж байна. Тийм тийх хэрэгтэй. Тэгээ ерөөсөө ингээ өөрийгөө ингээд хааж ч гэдэм үү тэгж ерөөсөө болохгүй бустай сайхан юм нээлттэй хэдий чиний нээлттэй байна төдий чиний таны амьдрал юм тийм гоё одоо өнгөлөг те юм ирч хүчтэй байх юм байна. Та бол ингээд ганцаараа байдаг ч юм уу интроверт төрлийн хүн бол биш байна. Аль болох ингээл гоё бусдтайгаа те олонтойгоо байж
ингээд гоё өөр бусдаас ингээд цэник авдаг ч юм уу тийм төрлийн хүмүүс байна. За тэгээд харилцаанууд дээр сэтгэлийн шарах авч исэн ч юм уу тиймэрхүү зүйлс дээр сайхан ажиллах хэрэгтэй. Одоо юу гэдгийг хин нэгэн хүн таны гомдоосон гэж бусад бүх хүмүүс ингээд итгэхгүй байх ч юм уу тэр сонголтыг ингээд хийх хэрэггүй. Тэгэд энэ одоо сэтгэлийн шарахуудыг одоо эдгээд ангаас нараа та улам хүчрэг болно, улам өөрийгөө ойлгоно тий өөрийгөө олно. Тэг өөрийгөө ойлгож олсон хүн чинь маш юм одоо өөртөө ихтэй ийм тий ийм гоё альва зүйлсүүдийг хийж бүтээх чадвартай юм байдгаа. Танд бас ийм удирдах, манлайлах чадвар бас маш их байдаг юм байна. Тийм маш юм хүчтэй ийм энерги харагдчихна. Тэгээ та нарын маань сонгосон карт ч гэсэндээ тий өөрийгөө ойлгоно гэдэг нь бол ингээд бүх зүйлийн одоо тий ийм ухаалаг байхын, ийм эрдэм мэдлэгтэй байхын тий одоо ийм wisdomтэй байхын ингээ эхлэл байдгаа гэсэн юм карт гарч ирсэн. Тэгээд та нар маань бас юм сүнслэг зүйлсийн талаар ойлгох. Тэгээ юмны одоо сүнслэг гэхээс илүү бас нэг хүмүүс ярьдаг. Тэгээ юмны цаатгыг ойлгож ухаарч чаддаг. Тиймэрхүү хүмүүс аягүй их байна. Тэгээ та нарын амьдралд бас ингээ баггүй ингээд сорилттой зүйлсүүд их тулгарч исэн юм хүмүүс бас харагдаж байна. Одоо бага насны жоохон тийм одоо юу гэдэг аав ээж нь салсан байдаг ч юм уу. За эсвэл ингээ бага насанд нь яг танд ингээ өгсдөө тэр хайр халамжийг өгч чадаагүй ч юм уу. Тэгээ энэс болоод иймэрхүү сэтгэлийн шарахууд одоо өөртөө тээсэн ч юм уу. За иймэрхүү зүйлсүүд байгаа харагдаж байна. За тэгээ эдгээр зүйлсүүд дээрээ сайхан ажиллаад өнгөрсөнд болж исэн сүрэг те таныг одоо гомдож исэн, сархлуулж исэн, ганцаардуулж исэн тэр мэдрэмжүүдтэйгээ нүүр тулаад тэднийгээ сайхан ингэж хуургаад те өөрчилж чадах юм бол та эндээс маш их эрдэм мэдлэгийг ингээ олж авнаа. Одоо зарим хүмүүс ном уншаад ч юм уу эсвэл ямар нэгэн одоо багштай болгоод ингээд айгуу ингээд амьдралыг өөрөөр хартдаг болчдаг хүмүүсээ тэрчтэй. Таны хувьд бол ерөөсөө таны өдий хүртэл амьдарч ирсэн амьдрал чинь ингээ маш их зүйлийг ингээ заасан байгаад байгаа юм байна угаасаа. Тэгээд тэршээний илүү их өнгөж хараад надад аль нь хэрэгтэй юм, би эндээс юуг сурсан юм те. Тэгэж бодож ингээд өөрийнхөө амьдрал дээрээс ингэж гоё мэрэгэн ухаантай байх те ийм зүйлсүүдийг ингэж сурах юм хүн байна. Тэгээд таны амьдрал тийм тэнцвэр маш чухал юм хүмүүс байна бас. Тийм бусдад ингээ үннээ ярих, бусдаас үннийг хайх ч гэдэм үү. Тийм гол ингээ жижиг үнэн гэдэг зүйлийг өөртөө үнэн байх ч гэдэм үү. Тэр зүйлийг ингээ амьдралынхаа зарчим болгож чадах юм бол таавал ингээд хүссэн юмдаа ингээд хүрч чадах үе тийм потенциалтай, маш юм өндөр потенциалтай юм байна. Тэгээд дээрэс нь таны амьдралд цааш шин эхлэл хийж байгаа юм шиг. Тэгээд цааш шин амьдралын бүлэг эхэлж байгаа мэт. За маш юм гоё шин гэсэн ийм энергиуд бол гарч ирж байна. За тэгээд уншлах нь маш ойлгомжтой. Тэгээд маш олон зүйлсүүдийг бодсон, ухааруулж чадсан ийм одоо уншлага болж чадсан баха гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За та нар маань энэ цэнгэр өнгийн чулуу, за эсвэл энэ чернэлийн өнгийн энэ сэтгэв сонгосон байгаа. За хэдүүлээ уншлагатаа орё. За 1 дугаар группийн маань хэрхэн өөрийгөө хайрлах вэ тийм яаж хэрхэн өөрийгөө хайрлах вэ? Өөрийгөө хайрлахын тулд юу тавьж явах хэрэгтэй вэ гэдгийг харах. За та нар маань сонгосон карт болохоор хүч чадал ба эдгээрэл ангаалт гэсэн. За ийм хөдрийг бол та нар маань сонгосон. За энэ дээр болохоор to get what you have, love to get what you love, you first have to be patient with what you have гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бүр ингээд өөрийгөө хайрлах мэрлэгтэй холбоотой бүр шууд тийм утгатай өдрүүл гарч ирсэн байна. Энэ дээр ингэж байгаа байхгүй.
ингээд та ингээд өөрийгөө хайрлахын тулд эхлээд яах хэрэгтэй вэ гэхээр өөртөө байгаа зүйлсүүдтэй одоо юм юу яах хэрэгтэй, төвчөртэй байх хэрэгтэй гинэ. Өөртөө байгаа зүйлсүүд дээрээ төвчөртэй байж ингээд өөрийгөө хайрлаж эхлээд сурнаа гэж тэгж байна. Тэгэхээр энэ юу гэдэг юм бэ гэвэл жоохон ингээд сонин өшөөд орчихлаа. Зүгээр би утгыг ингээд тайлбарчий гэж бодлоо. За энэ юу гэдэг юм бэ гэхээр юу гэдэг ингээд өөрийгөө хайрлахын тулд хүн эхлээд одоо өөртөө байгаа зүйлсүүдтэй ингээд төвчөртэй хандна гэдэг чинь өөрийгөө хайрлна гэдэг нь одоо өөрийгөө хүлээн зөвшөөрнө. Одоо юу гэдэг та өнөөдөр хүссэн жин дээрээ байж байхгүй болно те, яг тэр шиг одоо би ингээ хүссэн жин дээрээ байхгүй байна те, тэглээгээд би ингээд өөрийгөө хайрлахгүй байж болохгүй үстэй те, тэрэн шиг гэсэн үг байхгүй юу? Яг одоогийн нөхцөл байдалд та өөрийнхөө хүссэн жин, хүссэн гадаа төр, хүссэн амжилтыг гаргаагүй байж болно. Тэр болгоноос үл хамааран та өөрийгөө хайрлах хэрэгтэй юм шүү гэсэн ийм санаатай ийм картыг сонгосон байна. За. Нэгдүгээр группыг сонгосон хүмүүс хоёрдугаар группыг сонгосон хүмүүс маань өөрийгөө хайрлахын тулд за яах хэрэгтэй вэ? Яа яаж харагдцаа болж байна. Өөрийгөө хайрлахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харъя. Хоёрдугаар группыг сонгосон хүмүүс өөрийгөө хайрлахын тулд яах хэрэгтэй вэ? Тэгэхээр энэ группыг сонгосон хүмүүсийн маань одоо хүмүүстэй өөрийгөө айгүй голдог тийм хүмүүс байж магадгүй харагдаж байна. Тэгээд тийм өөртөө айгүй шалгуур тавьж хайрлах гэдэг одоо conditional love гэж ярьдаг. Тэр шалгууртай багаас нь одоо аав ээж нь чи одоо бол ингээд гоё харцдаг ч юм уу те. За бүр айгүй муухай нэг тийм хүнд жишээ авчлаа гэхдээ нэг тиймэрхүү ч юм уу те. Тэгээд багаас нь ингээд аав ээж нь ч юм уу эсвэл хайр татны хүмүүс нэг тийм нөхцөлтэй хайрлаад ингээд сурсан. Гэрээ цэвэрлсэн бол ингээд магтдаг ч юм уу. Хэрвээ ингээд гэрээ цэвэрлээгүй байх юм бол ингээд муу хайрцдаг ч юм уу те. Тэрний оронд ч бас хүүхдэд ингээд ойлгуулж хэлэх хэрэгтэй ч те. Тиймэрхүү жижиг сажиг юмнуудаас болоод би ийм юмд хүрчиж би хайрлуулах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм одоо зал тохомсрын төвшөнд юм итгэл үнэмшил суудсан хүмүүс маань энэ группыг сонгосон байж болохоор харагдаж байна. Тэр бол үнэн биш, та өнөөдөр гэрээ цэвэрлээгүй байсан ч одоо яваагүй байсан ч те одоо хүүхдийн талаар ярьж байгаа юм харж нэрээ да. Тийм байсан ч хүн бол хэзээ хайрлагдах хэрэгтэй те. Тэгээ хайрлна гэдэг хийж байгаа нь одоо шийтгэл ч юм уу эсвэл юм шагнал маягаар ингэж хүмүүс хайрыг ингэж ойлгох гэдэг. Би ийм зүйлсүүдийг хийж би хайрыг хүртэх хэрэгтэй. Би ийм одоо арчаагүй муу юм чин би ингээ хайрыг хүртэх хэрэггүй ч гэдэг юм. Иймэрхүү зүйлсүүдийг хүмүүс аягүй одоо юу яцсан байдаг шүү дээ. Байдлыг ингээ хүүхдүүдэд маш их хүмүүст гэр бүлэн те аягүй ойлголцсон байдаг. Энэ бол буруу. Яа хоёрдугаар группийн маань хэрхэн өөрийгөө хайрлах вэ? Өөрийгөө хайрлах гэж байгаа болохоор хайрлахгүй юм нэг. За сэтгэлийн шарахтай ингээд шууд холбогдчихдгоо. Би нэг юуныхаа ихэнд хэлсэн тий. Урьдчилгынхаа ихэнд хүн өөрийгөө хайрлна гэж одоо тий хайрламар байвал юунаас эхлэх вэ гэх юм бол ерөөсөө сэтгэлийн шарахнаас эхэлнэ гэдэг. Сэтгэлийн шархаа эдгээд ангаасан хүн өөрийгөө хайрлах талаар ингээд тий эхний одоо бэлтгэл суурин дээр очиноо. Тэрнээс нааш бол өөрийгөө хайрлах талаар бол ярих болоогүй байдгаа гэд хэлсэн маа.
За тэгэхээр өмнөх групп дээр ч Tree of Swords гарч ирсэн. Энэ дээр ч бас 3 сэлэн маань гарч ирсэн. 3 сэлэн маань бол одоо сэтгэлийн шарахыг илэрхийлж байгаа юм хөдрөөд тийм ингээд ямар тийм хөөрхөн жоохон хүүхэд харагдаад байгаа хгүй одоо ингээд амар ингээд шаналал уйлал ганцаараа айгу ганцаардсан. Энэ дээр бас ингээд Six of Cups ингээд бага насны турсамж тий. Тэгээ энэ группийн маань хүмүүсийн дунд бага насны одоо шархаа идэггүй ч юм уу тиймэрхүү хүмүүс бас энэ группыг баггүй сонгосон байгаа харагдаж байна. Миний ярьсан жишээ ч гэсэн тий яг ингээд яваагүй ч юм уу хүүхэд аав ээжтэйгээ хэрхэн харьцаж байгаа талаар ийм жишээ байсан. За тэгээ та нарын маань бага наснд ийм нэг аав ч юм уу тийм таны ингээд аав гэж бодож өссөн өвөө ч юм уу юм эрэгтэй фигур таныг ингээд өсгөх гээд ингээд ойр байсан тий бага ойр байсан. За ийм хүнээс тэр хүн аягүй тийм хүүтэн хүндийн хандлагатай тэрнээс болоод аягүй тийм юу байсан маань ийм сэтгэлийн шархуудыг ийм эрэгтэй хүнээс аягүй авч ирсэн хүмүүс байна. За энэ ер нь бол бага насандаа авсан байх магадлал маш өндөр байна. Тэгээд энэ зүйл бүр ингээд явсаар ингээд таныг том болсны дараа ийм сэтгэл готрол болох хэмжээний за ийм том сэтгэлийн шарах бол та нар маань тээж авч байна. Энийг юу яах хэрэгтэй? Өөрөөсөө тавьж агуулах хэрэгтэй. Тийм. Тавьж явуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор энэ яг ингээд таны амьдралыг ийм зангуу мэт ерөөсөө юу яадаг. Таныг ингээд дандаа ингээд хоош ингээд татчихдаг юм зүйл байна. Та ингээд ийм бол ингээд тгийгээл ингээд яваа гэхээр л энэ ингээд сэтгэлийн шарах ингээд таныг зунгацдаг. Ингээл чи ярьтаагүй штэ ч гэдэг юм уу чи болохгүй штэ чи чадахгүй штэ гэж дотроос нэг юм дуу хоолой тань ингээд хэлээл тээ. Тэгж аягүй тийм таны ингээд чангаадаг байдал ингээд харагч чинь. Тэгээд энэ ингээд таны маш тухгүй байлгадаг. Таны ингээд өөрөө өөртөө ингээд тэмцэд ингээд хүрэгдэг. Тэгээ өөрөө ингээд хүн тэмцэл дунд байгаад ирэхээр эргэн тойрны хүмүүс нь өөрлөө ингээд атаклаад ингээд өөрийг нь ингээд доош нэгээд байгаа юм шиг өөрийг нь өөрлөө ингээд дайраад байгаа юм шиг ингээд санагддаг ийм тохиолдлууд байдаг. Тэрнээс болоод яг ийм сүнсний найз нөхөд ч юм уу те энэ зүйлсүүд хүрээллүүдээ жоохон олцдохгүй байгаа юм шиг буруу үрээлтэй байгаа юм шиг иймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрчээж болно. Ингэж мэдэрч байгаа бол та бол өөрийгөө хайрлах чадахгүй байгаа учраас ингэж мэдэрч байгаа юм шүү гэж л харагдаж байна. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн дунд бол өөрийгөө хайрлахын тулд яахаар өгөхтэй вэ гэдгээр ерөөсөө энэ зангууг ингэж гинжнээс ингээд одоо ингээд зангуугаа ингээд хаях хэрэгтэй байна. Тэгээд ингээд цаашаа хөлөг онгоцоо цаашаа явуулмаар байна. Өнгөрснөөнтэйгөө маш их зууралддаг байдал ингээд харагдаж байна. Өнгөрснөө тавьж авалж чадахгүй байснаас болоод сэтгэлийн шарах авж байна. Уг нь та нар маань айгүй тийм өөртөө итгэлтэй юм гаднаасаа маш юм үзэсгэлэнтэй тий юм царайлаг ихтэй хүмүүлтэй царайлаг тэгээд ийм одоо юу тийм айгүй тийм харилцаанууд нэм гүйхэн хөнгөн байгаад байдаг гэж магадгүй байдал харагдлаа. Энэ шарах нь тэгэж одоо манифест хийгддэг. Хүмүүстэй яг нэг тийм гүнзгий юм төрсний холбоо ерөөсөө тогтоож чадахгүй байгаа юм шиг юм гүйхэн харилцаанууд зүгээр ингээ гадаад төрхөөрөө ч юм уу те эсвэл юм нэг юм тотгошоо гүнзгий ярианууд ингээ ярьж чадахгүй байдаг ч юм уу ийм байдлаар ингэж илэрдэг байж болно. Тэгээд энэ сүнс гэсэн юм үзэр гарч ирсэн болохоор your soul is preparing to reconnect гэдэг таахгүй. Тэгэхээр ингээд яг ийм бэлтгэл үе шатн дээр ингээ яваад байна гэдгийг үл илэрхийлж байгаа. За тэгээд дээрэс нь маш сайхан ингэж гоё амрах хэрэгтэй байна гэсэн мэн одоо social хаяг маяга онтраагаад ч юм уу ийм одоо юу гоё байгальд амрах ч юм уу тий. Одоо юм сэтгэл готрол, anxiety-наас гарах хамгийн одоо зөв зүйл чинь бол наранд тий нарнаас гоё нэрэг авах тэгээд ийм харанхууруу ингээ бүгээ суугаад байх хэрэггүй тий гоё юм гар утас юм нууц муцнаас хол байх тий тэгээд өөрийг чинь доош нь нэгдэг өөртөө ч хүүтэ ханддаг өөрийг чинь хайрлагдах хэрэггүй мэт харьцдаг ч юм уу тиймэрхүү хүмүүсээс зайгаа барих. За тэгээ энэ группыг сонсон хүмүүс маань аюу тийм зүүн биелийн мэдрэмж сайтай хүмүүс байж бол магадгүй гэж ингээд аюу ингээд нэг сахиус тэнгэр нь ингэж харж одоо ойрхоо явдаг юм уу хүмүүс байдаг ч тийм хүмүүс болоо гарч байна. Тийм ийм сүүн зам гэсэн юм уу гарч ирсэн нэмэлт өдөр байдаг. Тэгээд ийм гоё
уг нь та бага наснда айгүй тийм мөрөөдмтгий хүүхэд байжээ. Маш юм гоё томоор мөрөөддөг, бүр ингээ мөрөөддөг. Маш томоор мөрөөддөг. За энэ хүнийгээ буцаж авчирнаа. Одоо нэг хүмүүс яриад байдаг inner child healing гэх те. Бага насны сэтгэлийн шархаа эдгэх гэд. За бага насны хүүхдийн сэтгэлийн шархаа эдгээгээд өөрийнхөө зөв мэдрэмжтэй холбогдоод сэтгэлийн шархуудаа эдгээгээд энэ эрэгтэй хүнтэй холбоотой энэ дурсамжуудаа сайхан эдгээгээд тавьж агуулад тэрний яах вэ гэхээр одоо зөндөл олон хэрхэн бага насны одоо сэтгэлийн шархаа эдгэх үе тиймэрхүү зөвлөгөөнүүд бол одоо орчин үед бол гайгүй их болсон шүү дээ сэтгэл зүйчид тэр өөрийнхөө одоо дотоод хүүхэд байгаа тэр хүүхдийг хараад тэр хүүхдийг уурлмаар уйлмаар уйлвал те юу хүсэж байгааг нь авч үг ямар байна те тэрийгээ сайхан аргад гээл энэс хэглэнэ гэж бол харагдаж байна. Тэгээд ийм зүйлсүүдийг ингээд хийж чадаад те энэ амгаалт эдгэрэлтэй ингээд хийгээд чадчих юм бол та өөрөө маш хүчтэй болно. Тийм өөрийгөө шахдаг, өөрийгөө голдог тэр хүн байхгүй болно. Өөртөө илүү одоо юм төвчээртэй хандаж чаддаг болно, бусдад төвчээртэй хандаж чаддаг болно. Тэгээ дээрэс нь таны амьдрал бүр маш юм гоё юм адал явдалтай болж эхэлнэ. Тийм тэр хэрээрээ та өөрөө айгуу тийм юм хүн байгаа хгүй ингээл бусдыг ингээд татах юм харизм тийм зүйл айгуу өндөртэй юм хүн байгаа хгүй юу. Тийм байна. За ерөнхийдөө ингэ боллоо. За тэгээд та нартай нэмэлтээр би юу харах вэ гэхээр ингэж бодлоо. Өөрийгөө хайрлахын тулд дотоод хүүхдтэйгээ юу яадаг гэж хэлсэн тий. Тэгэхээр өөр та нартай юу хэрэгтэй байж болох вэ гэхээр би энэ хөтсөр юу илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг харъя гэж бодож байна. Milky Way гэдэг энэ өдөр юу илэрхийлээд байгаа юм бэ? Энэ юу хэлэх гээд байгаа юм бэ? Тийм нэг харъя гэж бодож байна. За Milky Way гэдэг сүм хамтээ сүм сам гэдэг энэ өдөр 2 группийн нэмэр номер үргэлжтэй орж ирсэн бэ. За тэгээд энэ группийг сонгосон хүмүүс маань юу байна? High Priestess гэдэг чинь усаар аюу ихтэй хамгаалж байна. За тэгээд дээрэс нь юуны орд ус орд тэгээд дээрэс нь агаар махад олон усны ордууд аюу ихтэй хамгаалж гарч ирлээ. За энэ Milky Way юу илэрхийлээд байгаа вэ гэхээр амьдралдаа юу яана сурагчаар ингэж ханднаа. Одоо юу гэдэг хүмүүс нөө ингэх гээд байдаг шүү дээ. Бүр ингээл өөрийгөө нэг алдаа гаргахаар өөртөө айгүй хатуу ханддаг. Юу гэдэг аль үшээ ингээл том хүн болцсон бүх юмыг мэддэг чаддаг байсан хүн шиг нэг алдаа гаргахаараа л ингээл өөрийгөө юу байгаа л тий ингээл юу явах гэдэг одоо буруу шах гад ч гэдэг юм уу тэгэх гэдэг. Ер нь багтан жоохон тэгдэг байсан юм шиг байна. Ингээл алдаа гаргахаар нь л айгу загинж магиндаг ч юм уу тий. Тэрнээс болоод ингээд өөрийгөө алдах хэрэггүй гэв ингээд ботцсон ч юм уу. Ийм шарах айгу харагдаж байна. Тийм учраас тэгхгүй өөрийгөө сурагч гэж бодноо. Та энэ дэлхий дээр сурах гэж төрсөн. Бүх юмыг ингээд тий суралцах гэж ирсэн болохоос биш ингээд төгс байх гэж ирээгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. За тэгээд дээрээс нь таны амьдрал ингээд тохиолдож исэн юм тэнцвэргүй харилцаанууд бас байсан байна. Зөвхөн та өгөөд идэх ч юм уу эсвэл юу гэдэг нь зөвхөн танаас аваад л байдаг ч юм уу. Иймэрхүү харилцаануудыг сайхан тавьж явуулах хэрэгтэй байна.
За тэгээ дээрэс нь өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжнээр маш сайхан анхаарнаа. Жохо юм зүрхэн хүртэн хаагдсан байгаа байдал бас надад маш их харагдаж байна. Зүрхэн хүртэн дээрээ сайхан энтэй зүрхэн чакрага гоё эдгээр хамгаах сэтгэлийн энэ сэтгэлийн завируудаа шархуудаа эдгээр зүрхээ сайхан нээлттэй болгох хэрэгтэй байна. Тэгж чадах юм бол таны зөв мэдрэмж маш сайн ингээ хөгжих болно. Зөв мэдрэмж сайтай болсноор та шууд ингээд өөрөө бараг одоо юу гэдгийг ийм уншлага авахгүй байх хэмжээний тийм лаг чадвартай өгдөлтөө байгаа байхгүй юу? Тийм бол чаднаа гэсэн байна. Тэгээд өнгөрсөн ингээд танд болоогүй бүтээгүй те нурж унсан харилцаа байна уу мөрөөдөл байна хамаагүй тэр бүх зүйлсүүд унах хэрэгтэй болохоор ингээ унсан юм аа. Битгий тэрэнд ингээд шаналж өөрийгөө зовоогоорой. Тэгээ та бол юм онцгой хүн шүү. Өөрийгөө онцгой биш те жирийн гэж ингэж ойлгуулж ирсэн болгүй шүү. Та бол онцгой нэг юм шүү. За ийм гоё уншлага боллоо. За тэгээд танд маш гоё зүйлсүүдийг миний энэ уншлагаас авсан байхаа гэж найдаж байна. Тэгээд та нарт авч байгаа амжилт хүсье. Өөрийгөө хайрлах тэгээ энэ гоё аян замналт нь амжилт хүсье. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтай морил. За та нар маань энэ мөнгөний чулуу. За тэгээд дээрэс нь Pansy гэсэн энэ картыг сонгосон. За энэ дөр болохоор маш гоё юм sweet үстэй маш гоё юм. Гоё нэг тийм гоё хөнгөн мэдрэмж орж ирж байна. За энэ картыг та нар маань сонгосон. За тэгээд та нар маань 3 дугаар группийн маань өөрийгөө хайрлахын тулд яах хэрэгтэй вэ гэдгийг дээр харцгаая. Өөрийгөө хайрлахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Яах вэ? Харцгаая. 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань өөрийгөө хайрлахын тулд яах вэ? Өөрийгөө хайрлах гэдэг нь тэрний хувьд юу гэж байгаа юм бэ? Юу мэдрэхийг хэлж байгаа юм бэ? Тэрийг нь харъя. За таны маань сонгосон картн дээр болохоор pray you love remember гинэ. За тэгснэ and there are pansies that's for dogs гинэ. Тэгэхээр хайранд залбираарай гэж юм лу. Pray you love remember. Тийм бол ингээд маш гоё юм pansy тэг юм цэцэг ингээд байх болно тий. Тэн дээр бас ингээд гараад ирсэн. Тэгээд энэ одоо тэг бодлууд таны одоо энэ зүйл бол ингээд таны бодол юм шүү гэсэн. За ийм одоо жоох сонирхож та за би ингээд утгааны ярих юм бол надад юу гэж бодож байна гэдэг юм бол таны хувьд бодол мэдрэмж эерэг байх нь маш чухал төрлийн юм хүн байна. Тэгээд нөгөө хүн юу бодно түүнийгээ татна гэдэг чтэй шүү дээ. Тэгэхээр таны хувьд ингээд бодлоороо ерөөхдөө бодит амьдралаа бий болгодог ийм хүн байгаа хгүй. Тэгэхээр таны хувьд ер нь байнга ингээд эерэг зүйлийг бодож авах, эерэг зүйлсүүдийг одоо амьдралдаа тий үгээрээ ч үйлдэлээрээ ч бодлоороо ч ерөнхийдөө ямар нэг юм сөрөг зүйл бодох гээд ирэнгүүт шууд тэрийг хувиргаад эерэг болгож явах ёстой. Бүр ингээд ёстой гэж хэлчихье би. Тийм хүмүүс байна. Тэгэхгүй зарим хүмүүс ингээд хэлсэн ярьсан ингээд биелждэг хүмүүс байдаг штеп. Айгүй хурдан биелждэг. Таны хувьд ийм тийм чадвартай хүн байна. Тийм маш юм хүчтэй чадвар бол чадвар гэсэн үг. Тэр бол маш хүчтэй манифестийн чадвар гэсэн үг. Тэгэхээр бол энийгээ жоохон
өөрийгөө хайрлаагүй үедээ жоохон буруугаар ингээ ашиглах гэдэг ингээд муу юм бодоол тэгэл тэр нь айгу хурдан биелээд идэх ч юм уу. Тэгэл миний амьдрал угаасаа юм би угаасаа ингэдэг би яцгууч гэдэг юм ингээ яриад идэх ч юм уу тий. Өөрийгөө хайрлаагүй үедээ өөрийгөө хайрлах үедээ болохоор та би маш мундаг, би одоо гоё, би сайхан, миний амьдрал дандаа сайхан зүйлс болдог. Би бол маш одоо юм азтай хүн ч гэдэг юм уу тий. Ингэж иймэрхүү зүйлсүүдийг хэлж байвал та иймэрхүү зүйлсүүд ерөнхийдөө таны хувьд бол маш ерөнхийдөө энгийн юм байна. Гоё зүйл бодогдоод байвал те ер нь та өөрийгөө хайрлаж чадчих. Би ер нь болж гинэ гэж бодох нь байна. Муухай зүйлс ерөнхийдөө бодогдоод ирэх юм бол те би ер нь жоох өөрийгөө хайрлах хэрэгтэй байна гэж бодох төрлийн за ийм хүн байна шүү. За тэгээ та нар маань хэрхэн өөрийгөө хайрлахгүй гэдгийг харъя. Картаараа. өөрийгөө хэрхэн хайрлах вэ? 3 дугаар группийн маань энэ группийн маань 2 дугаар группийг сонгоё гэж бодож байсан хүмүүс яж магадгүй чинь 2 дугаар групптэй аягүй ижилхэн хөзрүүд гарч ирлээ. Энэ яг 2 дугаар групп тэрийг гарч ирчихсэн. Хэрвээ 2 дугаар группийг сонгоё гэж бодож байсан бол энэ хоёрыг хоёуланг бас сонсч болно шүү дээ. Тэрэнд бас танд хэрэгтэй мэдээлэл байсан байхыг өгөхгүй. Энэ бүр яг бас өмнөх групп дээр яг энэ байрлалд 3 сэлэн гарч ирсэн. За заалын яхуу за та нарын маань хувьд өөрийгөө яаж хайрлах вэ гэхээр сүнслэг байдлаа хөгжүүлэх. Сүнслэг мэдрэмж, сүнслэг чадваруудаа хөгжүүлэх юм хүмүүс байна. Энэ группт мэрэг төлөв энэ төр хийдэг хүмүүс байж магадгүй харагдیں۔ Тэгээд та нар бол бусдад маш их нөлөөлөх үед ийм хүмүүс байна. Одоо тэнгэрийн дээд хүчний мэдээллийг бусдад түгээдэг иймэрхүү одоо амьдралын замнал нь амьдралын зорилго нь иймэрхүү зүйлстэй холбоотой ийм хүмүүс бол энэ группийг сонгосон байна. Тэгээд та нарын хувьд өөрийгөө хайрлан гэдэг нь өөрийгөө үнэлэхтэй шууд холбогдож байна. Өөрийгөө үнэлж чадчихвэл та ерөөдөө би өөрийгөө хайрлаж байгаа юм байна гэж бол ингээ ойлгох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь таны амьдралд бас нэлээдгүй ингээд бага наснда ч юм уу тийм struggle хийжсэн жоохон ингээд хэцүү зүйлсүүдийг туулж байсан юм хүмүүс байна. За тэглээгээ та нар ерөөсөө ингээд хамгийн гол нь юм сэтгэл зүрхээ хаагаагүй хүмүүс байна. Тэр бол маш юм сайшаалтай байна. Тэг хүмүүс маш муухай юм байна. Тэг хүмүүс муухай байж болдгийм байна гэдгийг та харж байсан ч гэсэндээ та үргэлж зүрх сэтгэлээ маш гоё нээлттэй байлгаж чадчихсан юм хүмүүс байна. Та бол маш юм сайхан сэтгэлтэй хүн байна. Тэгээд дээрэс нь маш азтай хүн байна. Хувь тавилан яагаад ч юм бэ? Таны дандаа талд байдаг. Тийм. Хүрт дандаа таны зүг ингээ эргэжэдэг. Та хаана явнуу тэнд ингээ дандаа сайхан зүйлс болж идэг ч юм уу. Ийм одоо надад бол аюу тийм star set гэж ярьдаг. Тэгээ оддын хүүхдийн нэрэг бол эндээс шууд ханхалж байна. Тэрний үг байгаа юм бэ гэхээр та бол ингээд дэлхийн одоо энэ хэлбэлзэл гэж байдаг тийм энергийн хэлбэлзэл тэрийг ингэж өсгөх гэж ирсэн хүн. За өсгөх гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Хэлбэлзэлж яаж үст юм бэ гэх юм бол ерөөсөө нөгөө эерэг мэдрэмжүүд, хайрын мэдрэмжүүд тийм нэгээ хүндлэх, хайрлах, аз жаргалтай байх энэ мэдрэмжүүд
хэдий ч нэ олон хүн энэ мэдрэмж төдий ч нэ энергийн татамж дээшээ байдаг. Тэгэхээр бол та тэрийг түгээх гэж ирсэн юм дэлхийгээр аялж явж байгаа юм одоо Star Seed boy тий моддын хүүхэд байх магадлал өндөр байна. Тэгээд тийм учраас та нарын хувьд та нарын ингээд сонгосон ингээд карт дүнжсэндээ аюу тийм нэг тийм юм юу биш тий аюу тийм simple буюу энгийн одоо утгатай карт гарч ирсэн шүү дээ тий зүгээр сайхан зүйлийг бод тэгжээд л ингээд амжилт болно гэж юм шиг тий тэгэхээр бол тийм байна нэг их тийм одоо юу тийм амар тэгсэн байна ингэтийг гэхээс илүү та нар зүгээр өөрийнхөө сайн сайханд л анхаарах хэрэгтэй. Та өөрөө гэрлийг түгээдэг, та өөрөө хайрыг түгээгч учраас та хэдий ч нэ сайхан байна. Эргэн тойрныхан чинь таныг хараад одоо нэг ийм бас байж болт юм байна тий. Хүн заавал дэлхий дээр төрлөө гэж зовх албагүй юм байна тий. Амьдрал заавалгүй юм хүнд хэцүү ийм одоо заавал юм амар ингээл хичээл сурах гад ч юм уу тий. Ингээд байдгүй байна. Хүн хайрыг сонгож байгаа цагт бас ингээд сайхан тий ингээд дэлхийг гоё ингээд enjoy хийгээд бас ингээд явчих болд юм байна гэдгийг эргэн тойрондоо харуулах гэж хүмүүсийг тий хүмүүс тайхан сэтгэл байж болд юм аа гэдгийг харуулах гэж гэдэг юм уу. Ингэж ирсэн одоо сүнс гэж би бүр хэлмээр санагдаад байгаа сүнс байна. Тийм ээ. Тэгээд тийм байна. Тэг маш гоё юм. Лили юм шүү дээ. Лили гарч ирсэн мэн гоё хан лили. Тэгээ дээрэс нь тань нь бол та өөрөө одоо ийм сүнслэг шанал манал ч юм уу тий сүнсний сэрэл ч юм уу эсвэл ийм оддын хүүхдүүд гэдэг иймэрхүү талаар ингээ мэдлэгтэй байж магадгүй хүн байна. Тийм мэдлэггүй бол тий дөнгөж энэ талаар судалж эхэлж байгаа бол маш гоё ингээ судлаарай. Тэгэх юм бол та бол шууд ингээд өөрөө ертөнцөөс илгээж байгаа тохио мэдээллүүдийг авах чадaltaй юм хангалттай чадвартай юм хүн байна. За тэгээд энэ группийн хүмүүсийн донд номын ордны хүмүүс байж магадгүй өхөр за тэгээд усны ордууд гал махбодууд тий байгаал харагдаж байна. За тэгээд та нартаа нэмэлтээр юу харж өгөх үү? Би өмнөх хоёр групп дээр одоо нэмэлтээр яг тухайн онцлогын заруулаад юм харж өгсөн байгаа. За та нарын хувьд болохоор энэ гурван сэлминий талаар би юу харъя. Яг гэх юм бол би сая бол та нар л өөртөө гоё байхад ингээ гоё ячнаа гэдгсээр зэтэй. Тэгэхээр энд юу болсон бэ? Бас тэгтээ ингээд зүрхэн шархалсан хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр талыг нь илүү харъя гэж бодож байна. Энэгээр бол нэг тэгэж одоо энэ тал дээр нь холбоотой мэдээлэлүүд бол байхгүй байгаа учраас нэг гадруулж харъя гэж бодлоо. За workout. За Knight of Cups окей. За тэгэхээр энэ шархан нь ерөнхийдөө бага насны сэтгэлийн шарах байгууллагч гэр бүлийн шарахтэй гэр бүлээс авч ясан шарах байна. За тэгээд энэ шархан болохоор таны ингээ сайхан сэтгэлтэй юм сайхан юм сүнстэй байгааг жоохон одоо ашигласан гэж хэлэхэд жоохон муухай юм тэгтээ тэгсэн байна. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол тань ингээд одоо бусад хүүхдүүдээс илүү ачааг өөрүүлэгч үү юм уу те. За угаасаа юу гэдэг одоо танд хэлчих юм бол гэрийнхэн чинь таныг зөвшөөрнө гэдгийг мэддэг учраас таны сайхан сэтгэлийг ашиглаад тань илүү зүйлсүүдийг хийлэгдэг байсан ч юм уу тий илүү үүрэг хариуцлагуудыг ноогдуулдаг байсан ч юм уу тийм тал дээр ийм одоо сэтгэлийн шаргыг ингээ хамссан байна өөрөө ингээ сайхан сэтгэлтэй байснараа тий өөрөө ингээ бусдад одоо нэг тийм одоо муу санаа агуулаагүй тий бусдад ингээ гоё сайхан сэтгэлээрээ хандсанараа ингээ жоохон шархавсан байна. Энээс болоод юу гэдэг жоохон ингээд бус хүмүүсийн ингээ ачааг үүрэх гэдэг том. За энэ
сүүлийн хэсэг дээр миний утасны цэник дуусаа. Тэгээд мэргийнхаа төгсгөлийг хийж чадаагүй. Тэгээд дуусгацсан байна. За тэгээд юу ярьжсэн бэ гэх юм бол тэрнээс болоод энэ шархнаасаа болоод жоохон бусад хүмүүсийн атайг үүрх гэдэг. Тэгтээ өөрийн биш зүйлийг одоо дааж аваад байдаг ч юм уу те. Ийм одоо байдал ингээ хөвшил ингээ суучжээ. Тийм учраас энийгээ ухамсарлаад эннээсээ ер нь бол гарч те бусад хүмүүсийн ачааг бусад хүмүүст нь өөрүүлээд өөрийнхөө л те өөрийнхөө уртах те өөртөө илүү одоо цаг тав энерги зарцуулж сураарай гэж одоо ийм гаргалгаа байсан юм шүү. За тэгээд та нарын маань ингээ уншлага энэ үрээд дууссан. Тэгээд та нартай аз жаргал амжилт хүсье. Миний бичлэгийг үздэгт маш их баярлалаа. Тэгээд намайг дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Баяртай.